За сайн бацхан залуучуудаа өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай ээлжид market overview маань эхлэж байна. За өнөөдрийн market overview бол нэлээд ойлгомжтой, товч бөгөөд тодорхой. За арилжааны төлөвлөгөөнүүдээ шууд яриад явчихна. За өнгөрсөн 7 хоногт 3 дахь өдрийн шөнө тийм ээ Төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ гаргасан. За тэгээ би та бүхэнд хэлчихсэн бодлогын хүүг бол хэвээр үлдээх нь бол баг 90%, 100% магадaltaй. Харин бодлогын хүүг гаргасны дараа юу ярих вэ гэдэг бол маш чухал. Төв банк бодлогын хүүг гаргахдаа одоо statement буюу одоо тайлан гэх юм уу та тийм нэг хэдэн хуудас материал гаргаж тавьдаг. Тэрэн дээрээ бол ерөнхийдөө Төв банк ирээдүйн бодлогыг юу яаж барих вэ, тодорхойлох вэ гэдгийг бичдэг. За өнгөрсөн Төв банкны бодлогын хүүг гаргасан үеийн Fed statement дээр бол юу гэж бичсэн бэ гэхээр quantitative tightening буюу QT тийм ээ. QT буюу quantitative tightening буюу нэгсэндээ бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай Төв банк бол quantitative tightening гэдэг зүйлийг хийж ирсэн. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр бодлогын хүүг өсгөж ийсэн. За дээрэс нь зах зээл дээрх бэлэн мөнгөний урсгалыг багасгаж ийсэн. Энэ нь бол ерөөсөө цэвэр инфляцийг контролдох, эдийн засгаа хумих ийм үйлдэл байдаг. Энэ үйлдэл нь бол зах зээл дээрх бэлэн мөнгөний урсгал хөрвөх чадрыг бол багасгаж идэг. За тэр үүднээсээ ч гэсэндээ эдийн засаг одоо хумигдаж зах зээл дээр эргэлдэх мөнгөний эргэлтийн тоо хэмжээ бол багаснаар инфляцийг бол багасгаж юу нь бол чадсан. За тэгээд инфляцийг бол Төв банк юу гэж хэлсэн бэ гэхээр бидний яг хүсэж байгаа 2% дээр хэдий ирээгүй байгаа боловч Төв банк бол урт хугацаанд инфляцийг контролдоод өөрийнхөө одоо хяналтнаас алдчихгүй явахд бол асуудал байхгүй байна гэдэг зүйлийг хэлж ирсэн. Тэгэхээр quantitative tightening гэдэг зүйлийг дуусгаж байгаа. Буюу quantitative tightening дуусгаар QE буюу quantitative easing гэдэг зүйл рүү ордог. Easing буюу нэгсэндээ зөөлөн мөнгөний бодлого барина, бодлогын хүүг үргэлжлүүлэн багасгах нь. За тэгээд бэлэн мөнгөний эргэлтийг сайжруулна гэсэн үг. Төв банк зах зээл рүү бэлэн мөнгө шахна гэсэн үг. Тэгэхээр энэ бол хөрөнгийн зах зээл, криптод бол маш сайн мэдээ. За мөн мэдээж долларын ханшийг бол унгах мэдээ. Яг тэгэхээр зах зээл дээр эргэлдэх долларын хэмжээ ирээдүйд өсөх нь байна. За энэ бол мэдээж үнэт металл, алт, за үнэт цааснуудын үн ханшийг бол өсгөж таарч байна. За тэгээд хамгийн нэгдүгээрт алтны ханшийг бол Төв банк бодлогын хүүгийн мэдээлэл гаргасны дараа бол алт бол дараа өдөр нь бараг 3060 руу хүрсэн. Би та нарт өнгөрсөн 7 хоногт market overview ярихад бол ханшны 2980-90 хавцаа байлоо те. Тэгээд 3060 хүрнэ гэдэг талаар ярьж ирсэн. Гэхдээ миний хүлээж ирсэн тэр pullback бол ирсэнгүй. Шууд ханш өсөж яваад 3060 хүрчээд харин тэрний дараа 5 дахь өдөр их аятайхан pullback орж ирсэн. Тэгээд энэ pullback-ийн талаар ярилцсан. За тэгээд алтны ханш бол та нар ямар дүр зураг дагаж явж байгааг бол мэдж байгаа. 2 орой нийлсэн. За ийм дээд орой resistance line. За тэгээд доод ёроолтой ерөөхдөө нэг ийм өсөлтийн channel-ыг даган хөтлөд байгаа тийм ээ. Өсөлтийн channel дагаж хөтлөж байгаа. За энэ бол бүр одоо 2 жилийн туршихуу явж байгаа channel шүү дээ тийм. 23 оны 10 сараас эхлээд одоо жил хагас явж байгаа. За тэгээд энэ channel-ын орой руу ерөөхдөө 3 дахь удаага хурж ирж байна тийм ээ. Алт бол higher low гэж явсаар байгаа. Одоо энэ channel орой руу 3 дахь удаа хурж ирж байна. Хараахан бас энэ оройг шалгаагүй байна. Энэ орой руу хүрээгүй байна. Окей. Би бол хувьдаа энэ орой руу хүрнэ гэж таамаглаад байна. За тэгээд жижиг цаг руу шилжүүлээд харъя. Нэг цагийн график руу шилжүүлээд харах юм бол за 4 цаг руу шилжүүлээд channel-ийн оройнуудтай холбогдсон байдлаа нэг шалгах чи зүг байна. За одоо нэг цагийн график руу шилжүүлээд харъя. За нэг цагийн график руу шилжүүлээд харах юм бол ханш ерөнхийдөө нэг юм head and shoulders pattern хийж агаад доош унсан тийм ээ. За тэгээд энэ
head and shoulders pattern бүрэн ер нь бол явагдаад дууссан. Яагаад вэ? Толгооноос мөр хүртэлх орон зайг хэрвээ доошоо сэтгэх юм бол энэ зайгаар явна гэж үздэг шүү дээ, тийм. Тэгэхээр ер нь бол энэ орон зай явчихсан харагдаж байна, тийм ээ. За тэгээд мөн энэ та нар одоо хүмүүс ингэж андуураад байдаг. Энийг доошоо сэтлээд явчихаар тийм энэ 3025 гэдэг орон зай шүү дээ. Энийг доошоо сэтэлчихээр л энэ одоо lower high хийчлээ. Энэ үргэлжлээд унна гэж андуураад байдаг. Гэтэл миний хардаг lower high юу вэ гэхээр хаш өмнөх lower high харах хэрэгтэй. 2985 гэдэг түвшин байгаад байна шүү дээ. Өмнөх higher low чинь. Тэгвэл энэ 2985 гэдэг түвшиннийг хаш consolidate хийж хагаад өссөн тийм ээ? Өссөн. Тэгвэл энэ хаш задраагүй тохиолдолд энэ буулаш хөдөлгөөн явгч л байгаад байгаа байхгүй юу? Өмнөхийг ч гэсэндээ та нар харвал те жишээ нь энд бол ханш low хийсэн. За тэгээд consolidate хийж хагаад өссөн энийг л доошоо задарч унаагүй байхад энэний дээр явагдаж байгаа буулаш хөдөлгөөн үргэлжлээд явсан л байгаа байхгүй тий. Тэгэхээр харин ч энэ бол миний хувьд buy хийх боломж, long арилж орох боломж гэж харсан. За тэгээд consolidate хийж байгаа дараагийн буулаш хөдөлгөөн үүссэн доод цэгээс эхлээд Fibonacci-га татаад ингээ харахад Fibonacci 70 миний харах дуртай нөгөө 70 гэдэг түвшин дээр бол яг ирээд эндээс бол үргэлжлээд явсан. За би өнгөрсөн 5 дахь өдөр ерөнхийдөө энэ 3010-аас 15 хавцаа бол long арилжаануудад бол орсон. За тэгээ энэ long арилжаануудын ашигыг би дахиад higher high хийгээд дэшээ 3085 хавцаа ер нь бол ирэх болов уу гэж харж байгаа 3075-аас 85-ын хооронд хурж ирэхээр би ашигаа аваад гарнаа. За тэгээд ер нь урт хугацааны зураглалаараа би алтан дээр юу хараад байгаа вэ гэхээр алтыг 3100 хүрэх юм бол нэгсэндөө энэ channel-ыг үргэлж дагаж хөдөлж байгаад 3100 хавцаа ирэх юм бол би нэг одоо бага рисктэй маш өндөр risk to rewardтай short арилжаанд орж үзмээр байгаа. Яг тэгэхээр өмнө нь ханш channel-ийн оройд ирэх бүртээ нэг major том одоо засвар хөдөлгөөн correction үл хийжсэн. Тэгэхээр би 3100 хүрэх юм бол short арилжаанд орноо гэсэн бодолтой байгаа. Тэрнээс наан бол ерөнхийдөө бол long арилжаанууд хийгээд явнаа гэж. Тэгэхээр саяны 5 дахь өдрийн уналтыг бол long арилжаанд орох боломж гэж болж харсан. Окей. За тэгээд ханш хэрвээ 3025-аас дээш гараад ирвэл энэ түвшин гэсэн үг шүү дээ. Энэ түвшин consolidate хийж байгаа доош унцсан шүү дээ. За тэгвэл ханш одоо дээшээ 3027-оос дээш юу гараад ирэх юм бол би дахиад position дээр add хийгээд long арилжаан дээр нэмээд явна гэсэн. За тэгээд 3075 гэдэг түвшин дээр юу нь 3075-аас 85-ийн хооронд ашиг аавна гэж ойлгоорой. За ийм төлөвлөгөөтэй. За Nasdaq өнгөрсөн 7 хоногт би та нарт бүр яг таг одоо арилжааны төлөвлөгөө хийж өгсөн тийм ээ. Юу гэж хэлж өгсөн бэ гэхээр за Nasdaq ер нь бол ийм lower low, lower high хийгээд нэг ийм channel юм шиг ийм юмыг дагаж унаад байна. Тэгээд ханш эндээс удахгүй гарч ирнэ тийм ээ. Энэ ч одоо юм паттерн явж шүү дээ. Энийг дээшээ эвдээд гарч ирнэ. Эвдэж гарч ирэхдээ өмнөх lower high-ыг дээшээ эвдээд lower high энэ хараа 19750. Яг та нар хэрвээ Nasdaq futures арилжж байгаа юм бол арай өөр ханштай байгаах. Nasdaq cash арилжж байгаа юм бол арай өөр ханштай байх. Тэгэхээр юу арилжж байгаагаас хамаарат гэхдээ зураглал бол адилхан шүү дээ. Тийм ханшийн зураглал бол адилхан. Тэгэхээр магадгүй энэ 19750 дээр татсан миний энэ хай түвшин та нарих дээр арай өөр үуч магадгүй. Гэтэ зураглал бол адилхан тийм. Энийг дэше эвдээд за higher high хийчээд тийм ээ. Higher high хийчээд эргэж буцаж унаад унахтаа Fibonacci 61.8 70.1 хүрж ирээд
higher low хийхтэн long арилж нь орно гэж би бүр хэлсэн. Энийг бүр ингээд одоо энд явж хахт нь хэлсэн тий. Өсөөд higher high хийн тэрний дараа унана гэдэг. Тэгэхээр өсөлтийг хүртэл дуудсан байна, буцаад уналтыг дуудсан байна. За энэ уналтаас өснө гэдгийг ингээд 3 хөдөлгөөнийг бол яг та ингээд дуудчихсан. Өнгөрч байгаа юм биш. Гэхдээ энэ бол яг одоо цэвэр туршлага. За тэгээд би юу гэж хэлсэн? Low-оос high хийгээд энэний Fibonacci 61.8 70.1 төвшин хүртэл унаж ирээд эндээс дэш өсөө явах хаа. Тэр нь higher low болох хаа гэж хэлсэн. За тэгээд энэ төлөвлөгөөнийхээ дагуу би long арилж орсон байна. За ер нь бол Nasdaq болон хөрөнгийн зах зээлийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн 7 хоногт тий одоо энэ бүтэнсээ өдөр учраас өнгөрсөн 7 хоногт CPI мэдээ баг гарсан, PPI мэдээ баг гарсан, инфляцид бол унж байгаа. За дээрээс нь сая Төв банк ер нь бол бодлогын хүүгээ энэ жилдээ 2 удаа багасгах, дараа жил 2 удаа багасгах, дээрээс нь одоо чанга хатуу бодлого мөнгөний бодлогыг бол дуусгаад quantitative easing буюу зах зээл рүү бэлэн мөнгө шахах илүү одоо хөрвөх чадварыг сайжруулах ийм бодлого руу явж байгаа гэдгийг хэлчихсэн. Тэгэхээр энэ бол зах зээл дээр bullish мэдээ. За тэгээд зах зээл яг Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр яриа гарсны дараа буцаж жоохон савлаад тэг эргээд дэш өсөж байгаа дүр зураг харж байна. Тэгэхээр одоо бид нар энэ 19750 гэдэг түвшний дээр л оршиж явах юм бол дахиад higher high хийгээд өснөө л гэсэн үг. Тэгвэл дараагийн higher high хаана байгаа юм бэ гэхээр ойлгомжтой шүү дээ. Энд 20220 гэдэг түвшин байна тийм. Би бол ерөнхийдөө эцсийн цэгээ 20700 хавцаа хүртэл явуулаад би бол энэ long арилж байгаа ашигыг авнаа гэдгийг хандж тайлбар юм хэлчихсэн байна. Тэгэхээр бол энэ гээд Nasdaq-ийн төлөвлөгөө бол маш ойлгомжтой. За доллар индекс. За доллар индекс хэрвээ энэ 103.50 гэдэг түвшнийг доошоо шалгаад доошоо нэвтлээд явсан бол ер нь бол унах тийшээ үргэлжлээд явна гэж хэлчихсэн. Тэгээд ханш бол доошоо нэвтлсэн гэхдээ дараагийн өдөр нь шууд дээшээ буцаад өсөө гараад ирсэн. Тэгэхээр энийг бол яг одоо нэвтэлсэн гэж бол ярихгүй. Энэ key level-с ханш бол нэгсэндөө bounce хийж өсөж эхэлсэн. Тэгэхээр одоо энэ дээр хэдүүлээ өмнөх swing high, саяны уналтын low ингээд Fibonacci-га зураад үзэхээр за ер нь бол dollar index буцаж дээшээ жоохон consolidation pullback хийж хагаад за нэг 104.87.8 хавцаа түвшин үргэлжлээд унах болов уу гэсэн таамаглал бол харагч байна. Тэгэхээр GBP USD euro доллар дээр бол за long арилжаа хийхээсээ жоохон болгоомжлох нь байна. Яг тэгэхээр доллар индексний тодорхой хугацаанд өсөж магадгүй харагдчихын зүгээр техник зураглалын үүднээс. Fundamental буюу суур учир шалтгаан за урт хугацааны зураглал доллар доошоо л харагдаж байгаа тийм үү. Тэгэхээр за GBP USD дээр энэ дугасаа нэг жоохон бас correction орох болсон байгаа. Тэгэхээр жишээ нь GBP USD дээр яах юм гэхээр 1.2560-аас Fibonacci татлаа. За магадгүй 27.88 хүртэл pullback correction хүлээх нь шүү дээ. Энэ ч гэсэндээ key level болж ирж байна тийм ээ. Өмнөх key level. Евро доллар мөн ялгаа. Тэгэхээр өөрөөсөө энэ дэр ингээд түншилгээ хийчээрэй. За миний нэг анхаарал татж байгаа ер нь бас арилжаа хийхийг хүлээж байгаа нэг зүйл бол биткойн байгаа. За биткойн та нар мэдж байгаа. Би яг өнгөрсөн 7 хоног биткойныг энэ 74,000 руу унж магадгүй гэж хэлжсэн. Гэхдээ энэ бол би илээ олоогүй. Илүү зүгээр consolidation байдалтай хөдөлгөөн явсан. Тэгээд биткойн бол high, lower high, lower high, lower high, lower high явж байна тийм. Lower low, lower low, lower low. За энэ 87,500 дээшээ ивдэхгүй бол ханш үргэлжлээд доошоо унана. За тэгээд биткойн дээр надад нэг аюултай зүйл харагдаад байгаа. 4 цагийн график дээр маш цэвэрхэн bearish flag харагдаж байгаа. За энийг хараад. Дээрээ 3 оройтой. 1 2 3. За доороо 3 ёроолтой. Ийм bearish pattern. Маш цэвэрхэн bearish pattern. За биткойн нэг иймэрхүү bearish pattern за эсвэл эсвэргээр bullish pattern хийхээр энийг бол ер нь бол их цэвэрхэн эвдээд хөдлөөд явдаг. За тэгээд энэ тараа rejection level өмнөх rejection level-д байгаа байхгүй юу? 85300
За тэгээд ер нь 85,000 хавцаа түвшин гэж энийг тооцъё. Окей. Тэгээ энэ дээр яг одоо нэг жоох юм rejection авсан байдалтай байгаад энэ жижиг цаг дээр 15 минут дээр эргүүл харъя. За энд баг double top болж ийн. Эндээс унах магадлал байж болно. Окей. За би ямар ч үсэн энд бол нэг тест short арилж орлоо. Илүү жижиг лотоор. За тэгээд хэрвээ ханш дээшээ энийг нэвтлээд гараад ирч болно шүү дээ. За нэвтлээд гараад ирэх юм бол би юу хүлээх вэ гэхээр энэ bearish pattern бол ер нь бол доошо задрах байх гэдэгтэр би гайгүй ихтгэлтэй байна заяа. Доошо задрах юм бол задраад явах юм бол lower low хийгээд нөгөө миний 74,000 гэж хүлээгээд байгаа түвшин рүү хурж ирэх байх. Тийшээ ирж иж ер нь энэ нэг ийм уналтын pattern эсвэл нэг bullish pattern юм шиг юм илүү гоё зурагтай болж ирнэ. Confirm болно гэсэн үг тийм. Тэгэхээр 74,000 хаанч байж болно. За хэрвээ энэ унахгүй дээшээ сэтлээ гараа явуучих юм бол юу гэж харах вэ гэхээр за энэ swing high-аас swing low хүртэл би энэ Fibonacci түвшнээр нүлээгэж сууч 61.8 байж болно эсвэл 70.2 байж болно. Тэгэхээр 85,300 эсвэл 85,500 хавцаанаас бас дахиад short арилжаанда нэмэхээр бол би хүлээнэ гэсэн үг. За тэгээд би бол энэ bearish pattern задрахыг хүлээн. За энэ bearish pattern задраад дахиад ийм нөгөө add pattern гэдэг шүү дээ. Ийм жижиг bearish consolidation-ыг бол би дахиад энэ арилжаан дээр нэмнэ. Тэгээд ер нь миний ашиг авах түвшин 74,000 73,000 хавцаа байх болно. За өнөөдрийн market overview бол ерөөсөө би энэ гурван ойлгомжтой арилжааны талаар ярих гэсэн. Alt, Nasdaq, Bitcoin. Ойлгомжтой тийм ээ. За бусад доллар индекс болон дүн шинжилгээнүүдээ өөрсдөө хийгээрэй. Дараа 7 хоногт бид нэр consumer confidence за ер нь бол нэг тийм сүртэй мэдээ бол байхгүй. За харин 5 дахь өдөр core PCE price index гэж яг Төв банкны өөрсдийнх нь ашигладаг инфляцийн хэмжүүр гарна. Мэдээж энэ хүлээлтээс бага гарах юм бол алт өснө, индексүүд өснө, сайн мэдээ болно гэсэн. Окей. За тэгээд манай MOTFX-с зохион байгуулж байгаа Demo Master сургалтааны бүртгэл бол маргааш хаагдах гэж байна. Тэгээд одоогийн байдлаар шагналын сан 60 сая төгрөгт хүрсэн байх шүү. Тэгэхээр өөрийгөө сороод үзээрэй. Баярлалаа.